За хай. Хидроптай хамт оролцож сурдаг юмнуудын дараагийн дугаартаа морил бид нар болонгууд амар үнэтэй кейснүүд залаад явж байгаа. Тэгээ премиум кейснүүдийн одоо Emerald гэдэг нэртэй $1000 үнэтэй кейсийг задлж үзэж байна. Тэгээ дотор нь юу байдгийг танилцъя. Hidrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй нь ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire Swap-тай танилцъя. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За, Emerald Case $1000. Мань яг үндэ $11,165 баланстай байна. За тэгээд энэс тэгсэндээ бид нар одоо 11 удаа л задлж үзнэ гэсэн үг. Ер нь бол бид нар архинд орох гэж байгаа. Архинд орж байна. Тэгээд угаасаа те мань хэзээш ийм хийхгүй. Одоо та нар ч гэсэн ийм игээд иймээ. Одоо юу гэдэг нэг баланс чинь $100 байвал би бол $101 кейс задлана. Тэгээд ундаас нэг айтайхан юм унгаахын төлөө. Харин энэчнээс болонгоотой $1000 яд 11-ын задлаад айтайхан юм унна гэж найдах нь бол асар тэнэг. Гэхдээ боломж бол байгаа. Унах шанснууд нь аваад дайжгүй шанснууд, дайжгүй амар их шанстай юм нь уулна. Олыг задлж чадчих байгаа бол уулна. Come on. Butterfly Emerald. Butterfly Emerald бид нар 11 боломж байгаа. Oh, Gamma Butterfly Emerald. That's profit. No, that's not Emerald. That's phase 3. Fuck. Come on. Butterfly Emerald. Butterfly Emerald. Yeah. How macht this the nature? Come on, Butterfly Emerald. No. Neredeyse. Oh, we cleared the jungle. Is that good? Good, please. 6400. Okay. Бид нар одоо 4000 11 махтай байсан гэдэг чинь энэ 14 3000 ашиглаа. Энэ үед болцсон зүгээр. Тэгээд 11 дарна. 0.6% шанстай юм авсан. Come on. Зогс. Yo. Fuck. Butterfly Emerald. Come on. No. Энэ шатуу дагч явах хэд юм бэ? 6%. Тэгээд дараа нь 3 боломж байгаа. Энэ сүүлээс 4-т нь. Come on. Crabit Butterfly. Баяна тамаагүй. Medusa хамаагүй. Not case art бэ.
За яаж чи нэг $1000 юм чи тэгээ money back гэж. Come on. Light strike. Is that good? 900 өглөө. 1000. Чагаал money back хийсэн. Яг оо. Зараад нэг бүс 20 задлах уу? Тэгээ те. I believe in myself. Одоо 9 задлаа. Яа, welcome to the jungle госон толдоо money back хийсэн. Гэтэ money back гэж ер нь сайн л та. Окей, чийтэлдэ 400 лөө. 600 байсан. Окей. Асуучоо, that's good. Окей. Vaporwave биш болоход хамаахгүй. Vaporwave биш бол хамаахгүй. Өнөөдөр баялаа товторыг баялаа трубыг мань нэрэ гівэт хийсэн маа шүү. Кримсики мана. Наа. Аричтэй. Come on. Яаж карабет фэд явчихдаг бол. Come on. Сүдэсээ толоод. Биш дээ. Хэдгэнэ. Крипсики мана. Is that good? Fighter new. Well warning байна. Fighter new ончих бах. Дотроо суваагдсан Fighter new нь бол бас амар шахалсан. Тэгээ Fighter new онохгүй мэ тавтах нь. 5000-ыг 6 хутлаа залцсан. Окей. Сүлээс дөрөвт. Come on. Сүлээс урд бид 18 дахь кейс. Come on. Butterfly Emerald. Butterfly Emerald юу н харагдсан уу? Би сая анзаарахгүй өнгөрөөд нүү. Сүлээс урд. Grab it. Yo. Yes. Сүлч. $2000 profit нь баталгаатай болсон. Одоо бүр амар profit. Come on. Not way pro. Yo. Yeah. We are boys. 20 задлсан $20,000 үрсэн. Үгүй 20 задлсан. Гэхдээ бидний дүүн ашиг хийсэн. Бид 20,000-тай байсан бол одоо 25,000-тай байгаа гэсэн. Яа, сая гайхашаас 20 задлсан 20,000-ыг үрсэн гэсэн. 6,000-тай сууж. Яа, тэний нөгөө юуны бодлого байдаг та нөгөө хэдүүлээ. Нэг юм балиар бодлогонд байдаг та. Яа, мен кофе уугаагүй 9 онж манайха тарих ажиллахгүй байна. Дөнгөс ирсэн 953 минут бичлэгээ гэж. Гэхдээ амар гоо сэргийл байна л да. Гэхдээ тарих маань жоохон дотоос ирсэн л байгаа шиг. За 10 кейс батал явсан. Тэгээ зээл авсан. Тэгээ хоёр талдаа ер нь бол хоёр талдаа 3-3-улаа нийт. That's good. 60-ыг задлж байгаа. Энэ ч бид нар гоё юм унах боломжтой. Butterfly Emerald-ыг унах боломж байгаа. Тийм боломжтой цаашаа унах магадлал өснө. Ганцаараа 10-ыг задлаа. Ганцаараа 20-ыг задлсаас сургуулаа нийлээд 60-ыг задлчвал унах магадлал нь өндөр. That's good. Таага тийм авч чадахгүй. We cooking. Come on. Манайх илүү үстэй. Жоох илүүгээ барьсан байгаа. Come on. Yes. 3 вайпер. Yes. Oh my god, this case is good. 10,000-ыг 23 гаалгацсан. 2.3 ногоолсон. Let's go. Яа, би энэ кейсэнд амар алдагдал хийх гэж бодсон чи энэ кейс нь гоё юм. Бүх юмнууд нь ингээд амар үнэтэй ганц юмтай. Тэнгүүтээ бус юмнуудынх нь унах шанс тэр нэмнийх нь унах шанс амар бага. Тэрийг унгаахгүй бол алдагдал хийдэг тийм кейс биш. Ингээд бүх юмнууд нь ингээд жигд ингээд үнэн багассан. Тэнгүүтээ жигд оодсон ингээд ихссэн. Тийм болохоор энэ кейс юу н давгүй байх шиг байна. Манайхан дүгнэлт бол тийг санагдлаа. Тэгээд I feel good. This case feels good. Энэ өмнөх тэр butterfly case бол no. Baba case. Baba. Карабит байна. Манайх яасан ч тэг өлтөй ашиг хийхгүй юм шиг байна да. Өлтөй мургаад өчөөч. Нөгөө butterfly алга болчлоо. Стил тэгээ 37 38% ашиг. Тэ нөгөө чинь
өөд чинь 130 байж. Тэгээд унчлах юм бол 80 орчим шиг л. Хүүе. Нэр гивэ шүү. Юу гоё юм бэ? 24k алчлаа 11,000. Энэ бичлэгэн дээр ямар амар profit ч вэ? За би танад ямар giveaway хийх вэ? Түрүүн хамгийн сүүлд чи $1 giveaway хийлээ. Энэ нөгөө Bayonet Ruby нэмэгдсэн шүү. Өчигдөр нэмлөө. Сүүл $132-ийн нэмсэн байна. Одоо нэг $200 юм нэг giveaway байвал гоё байна те. Тэрийг би хаанаас өгөх вэ гэвэл Strange гэдэг кейснээс унахах юм байна. Come on. Би ашиг шаацсан сая. Тэглээ. $200 байна уу? iForce байж болох те. Окей, Death Vapor яг л үнэн дүнд л яг л таарч. Эсвэл зүгээр 2 шиг $100 гивсэн дэр юм болоо. За коммент дээр хэлэхгүй дөө. Дараагийн удаа ингэсэн дээр юм байлээ шүү гэдэг хэлэхгүй. За шинэ гивэ зарласан юу вэ? Нэг 5 минут дотор 4 орол ирлээ. За тэгээд дараагийн бичлэгээр иргэ болцъё. Амар л ашигтай кейс байла. I feel good. Bye.